Сайн байцгаана уу, та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилог хүргэе. Бүгд найрамд Хятад ард улсын худалдааны яамны зүгээс Японы аж ахуйн нэгжүүдэд 20 арга хэмжээ авах баснаа зарласан байна. За ийхүү 20 арга хэмжээ авах бас нь нийтдээ 20 гаруй компаниг хамарч байгаа юм. За тэдний хувьд мэдэгдэхдээ Японы компаниудад нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнд экспортын хоргийг тавих болсон гэдгээ мэдэгдэж байгаа. За худалдааны яамны мэдэгдэж байгаагаар Японы Mitsubishi зэрэг томоохон компаниуд болон Японы сансрын агентлаг зэрэг 20 гаруй аж ахуйн нэгжийн нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнийг нь хязгаарлаж эдгээр асуудлыг үндэсний аюулгүй байдлын асуудал гэж үзэж байгаа гэдгээ мэдгдсэн байна. За тэднийг Японы цэргийн чадварыг сайжруулахад тусалсан гэж мигмар гарагт буруутгаж байгаа мэдгдсэн. За энэ бол сүүлийн үед Хятад болон Японы харилцаа хурцдаж байгаа нөхцөл байдалтай уялдан гарсан сүүлийн үйл явдал болж байгаа юм. За 11-р сард Японы ерөнхий сайд Санэ Такачи хэрвээ Тайванд халдсан тохиолдолд Токио цэргийн хүчээр хамгаалж магадгүй гэсэн ийм мэдээлэл хийсний дараа Япон болон Хятадын харилцаа сүүлийн үед ихээхэн муудаж байгаа. За үүнтэй холбогдуулан ийхүү аж ахуйн нэгжүүдэд дараах 20 арга хэмжээнүүдийг авсан гэдгээ мэдэгдэж байгаа. Мигмар гарагаас эхлэн Хятадын экспортлогчид Японы компаниудад хоёрдмол хэрэглээний гэж нэрлэгдэх бараа бүтээгдэхүүн өөрөөр хэлбэл засгийн газрын үзэж байгаар цэргийн зориулалтаар ашиглаж болох бараа бүтээгдэхүүнийг зарахгүй байхаар болж байгаа юм байна. За Бээжингийн зүгээс 1-р сард Японд хоёрдмол хэрэглээтэй барааны экспортыг өргөн хүрээнд хориглохоо зарласан ч мигмар гарагт зарласан мэдээний хүрээнд Японы томоохон компаниудыг хамруулж байгаагаараа онцлогтой болж байгаа юм. За энэ асуудалтай холбогдуулан эдгээр томоохон компани хувьцаа Токиогийн хөрөнгийн бирж дээр унсан байна. За мөн йений ханшин 1.4%-аар буурч $1 тутам 155.27 болсон байна. За худалдааны яамны зүгээс Subaru машин үйлдвэрлэх зэрэг дахин 20 компаниг хяналтын чагсаалтанд нэмсэн гэдгийг мэдгдсэн. Экспортын бараа бүтээгдэхүүн ялангуяа Япон руу гаргаж байгаа экспортын бараа бүтээгдэхүүндээ илүү хатуу хяналттай хаандаж ажиллах болно гэдгээ мэдгдсэн байна. Дээрх арга хэмжээ нь Японы дахин цэрэгжүүлэх болон цөмийн амбицийг нь хязгаарлах зорилготой бүрэн хууль ёсны үндсэлтэй арга хэмжээ гэдгийг худалдааны яам мэдгдэлтэй дурдсан байна. Бүгд найрамд Хятад ард улс сайн санаагаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж энэхүү 20 гаруй хэмжээнд санаа зовх шалтгаангүй. За эдгээр арга хэмжээ нь улс орнуудын хоорондох хэвийн харилцаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж баталгаажуулсан мэдээллийг мөн өгсөн байна. За энэхүү асуудалтай холбогдуулан Японы худалдааны яамны албан тушаалтнууд Францын мэдээллийн агентлаг болох Франц Пресст өгсөн ярилцлаганда Японы зүгээс экспортын хязгаарлалтын нөлөөллийг шинжилж авч үзсэн. За дүгнэлт гарсны дараа зохих арга хэмжээгээ авах болно гэж мэдгдсэн. За 11-р сард Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд найрамд Хятад ард улс 70 хоол экспортлогыг хориглосон тухай мэдгдсэн. За мөн 1-р сард Хятад улс Токиогийн амтны хүрээлэнгээс 2 тухайн үедээ зээлдүүлсэн байсан панда бавгаага эргүүлэн авах зэрэг хоёр талын дипломат ажиллагаатай холбоотой асуудлуудад ихээхэн хүндрэл бэрхшээл учирч байгаа. За Тайваны хувьд бол бүгд найрамд Хятад ард улс нэг хятадын бодлогын хүрээнд өөрийнхөө нэгэн хэсэг гэж үзсээр ирсэн. За харин ийхүү энэ ардалтай холбогдуулан энэ арлын статус квотой холбогдуулсан зарим нэгэн өөрчлөлтүүдийг бол Японы зүгээс илэрхийлэх болсон ийхүү хятадын дургуутслыг хүргэж байгаа юм. За Япон улсын хувьд бол Тайваныг хамгаалах нь бас нэгэн өөрийн стратеги болон геополитикийн шалтгаантай. За учир нь гэвэл Тайван нь Японтой ойрхон оршдог байгаа. За хэрвээ Тайван нь бүгд найрамд Хятад ард улсын нэгэн хэсэг болсон тохиолдолд шууд Японтой бол цэргийн хувьд бол хиллэх боломжтой болж байгаа. За энэ нь бол Японы бүс нутагдах байр суурийг ихээхэн ганхуулах ийм нөхцөл байдал үүсэх учраас үүнээс сэргийлэхийн тулд Тайваныг заашгүй хамгаалах шаардлага үүсэж байгаа юм. Мөн Тайван арлын хувьд бол чип буюу хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. За энэ бол дэлхийн технологийн төв болсон ийм газар байгаа. Тэгэхээр энэхүү технологийн хүчин чадлыг бүгд найрамд Хятад ард улсад найр тавьж өгөх нь цаашдаа технологийн өнөөгийн их гүрнүүдийн өрсөлдөөнд Хятадд давуу талыг бий болгох боломжтой гэж ажиглагчид харж байгаа. За энэ утгаараа бол Тайваныг хэрвээ бүгд найрамд Хятад ард улсад алдах нь бол Япон болон Америкийн нэгдсэн улсын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа учраас Тайваныг ямар нэгэн байдлаар хамгаалах сонирхолтой байгаагаа ийхүү мэдэгдэж байгаа юм. За мөн ерөнхий сайдаар ажиллаж байгаа Санэ Такачигийн хувьд уламжилт консерватив бодлоготой гэдгээрээ олон нийтэд танигдсан. За түүний явуулж байгаа бодлого нь ялангуяа бүгд найрамд Хятад ард улсын талаар нэлээд хатуу бодлого баримталж байгаа. За үүнтэй холбогдуулан ийхүү бүгд найрамд Хятад ард улсын зүгээс хариу арга хэмжээ авч Японы өөрийнх нь цэргийн болон бүс нутагдах амбицийг нь хязгаарлах зорилгоор эдийн засгийн арга хэмжээ авах замаар бол тухайн өөрийн зорилгоог гүйцэтгүүлэхийг оролдож байгаамаа.